Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн үлээрээ бүгдээрээ туулайн сүүлний учрыг ярина. Туулайн сүүлний учраад үнэх туулайн сүүлэндийг атаалгадаг байжээ. Тэгээд нэг өдөр тэслэгүй хулгайлцгаж гин. Тэд зүү утас зүвлэн хулгайлсан сүүлээ өөрийнх нь ойж архижээ. Үнэг надад тачин сайхан зохиж байна шүү гэж шинэхэн сүүлийг харан сэтгэл догтлон өгүүллээ. Тэгвэл би ч гэсэн илүү сайхан зогсон сүлтэй болъё доо. Харин чи сүүлний минь оронд наад ойдлын сагсаа надад өгчих гэж туулаа хэллээ. Үнэгч хүслээд нь болгов. Туулаа сагсыг аваад ой руу явлаа. Тэр хэдийн би сүүлийг алдсан ч үнэгнээс сагс манжиж чадлаа хэмээн сэтгэжээ. Магадгүй би бүр гоёмсол сүүл эсвэл амтад сайхан хоол олж болох юм гэж нэхэн боджээ. Зандаа тэр буйцаа хурааж буй эмгэндээ тааржээ. Эмгэн туулаа тантай уулзаж буйда баяртай байна. Сагсыг чинь түр хэрэглэж болох уу? Байцаагаа зөө гэж гуйлаа. Надад хэсэг байцаа өгвөл бүр авсан ч болно хэмээн туулаа хариулав. Эмгэн ч хэлснээ нь болгов. Тийхүү сагсаа байцаагаар сольсон туулаа үсэн дэгдэн цааш явлаа. Удсан ч үгүй тэр өсөж эхлэв. Тэгээд байцаанаас амсаж үзтэл хачин сайхан амттай байж. Хэдийгээр би сүүл сагсаа алдсан ч хамгийн сайхан амттан оллоо хэмээн бодоод туулаа маш их баяртай байлаа.